Манай эцэг ч одоо морь үйдэг хүн байлаа. За бид хоёр ч одоо бас наадмын морийг одоо жижиг 5-6 наснаасаа эхлээд унж уралж ил байсан. Тэ. Зүгээр л сонсох хэрэгтэй юм хөгжмийг. Зүгээр л сонсоод гоё таашаал авах хэрэгтэй. Одоо энэ чинь л жинхэнэ сэтгэхүй хөгжим байхгүй. Тэрнээс тэнцээс Чингис хааны дотроо бодоод тэнцээ байлд чинь тэрний хэсэгт нь Чингис хаан явж ингээд өрсөлдөх юм бол энэ хөгжим биш болов уу? Манай мөрд өрзгөө болоод гайхамшигтай хөгжмийн зохиолч. Тэр симфони 1-р симфониуд сонсох юм бол тэр 20-р зууны эхний 50 жилийн тийм ээ Монголын түүхийг тэр хөгжмөөр дүрсэлсэн байдаг. Бүх нийтийн дуу хөгжмийн сурах хүчтэй хүртэл тулгын 3 жилөө гэж нэрлэдэг. Монголын хөгжмийн тулгын 3 жилөө гэж. Энэ бол яг харахгүй онцсон зөвлөл мөн тийм. За ингээд анхны хөгжмийн зохиолчд маань нэгэнт одоо дэлхийд Европын сонгодог хөгжимд одоо тогтчихсон тэр төрөл зүйлс дэг жаягаар Монгол хөрсөнд Монгол хөг ая тулгуурлаж Монгол хүний сэтгэлээр гарах энэ түүхэн үргийг бол онцгой сайн биелүүлсэн. За ингээд нэгдүгээр үеийг бол бид нэр ойролцоог оруулаад 1980-аад онд бол үндсэндээ үүргээ бүрэн биелүүлж гэж үзээд ингээд хөгжмийн зохиолчтой маань 2-р үеийн тухай ингээд 2-р үе хинээр эхэлэх вэ гэдэг асуу.
1900 оны ихээр одоо Австрийн хөгжмийн зохиолч, онолч Арнольд Шонберг гэдэг хүн бол 12 өргийн бичих арга барил одоо дикафон гэдэг аргаар хөгжмийг ер нь тойрвж болох юм байна гэдэг анх санааг дэвшүүлээд ингээд дэлхийд дахинд хүлээн зөвшөөрүүлж яг тэр 12 өргийн одоо дикафоны арга бичлэгээр хангалуун анхны зохиолыг Монголд хийсэн. Ингээд үндсэндээ манай хөгжмийн зохиолчтой хоёр дахь үе ирж байгаа. Одоо бид нэр импрессионизмаар дуусч ирсэн бол одоо бид нар хөгжмийн экспрессионизм, Монгол экспрессионизмыг хангалуун хэлж байна. Энэ үеийнхэн бол яг Монголын хөгжмийг үндэсний мэрэгжлийн хөгжмийн дэг сургуулийг Гунчгсанлаа багшийн бүрэлдүүлж байсан тэр үеийг жинхэнэ бүрэлдэж боловсрсон тийм дэг сургууль болгосон гэж бодож байна л да. Тэр үеийн одоо их том төлөөлөгчийн нэг нь бол манай Шарв байгаа юм. Би анх сургуульд очихдоо модерн хөгжим хичээл. Тагааллын тэгсэн чинь байна шүү дээ. Миний Габалин багш. Ярва би одоо танай улсыг нэгэн танай оронд очиж ирсэн. Би өөрөө татар үндэстэн. Та нарт ийм хөгжим ярих байхгүй. Чи ийм хөгжим чи надад яагаад вэ? Би битгэхгүй. Гэт ингэсэн. Тэгээд ерөнхийдөө дөрөвдүгээр курс болоод ирсэн. Өвлчин зүгээр. Ичүүлдэг. Юус өвчлөө. Тэгээд хавар 4 сард юм уу 5 сар ихээр. Замбуу төрийн нарны ихний тэр ортын дууны хэсэг санаад орчихсон юм байна. Шарвын энэ хөгжмийн шинэ ертөнц гэдэг маань үндсэндээ энэ кантатаас хойшоо яваад эхэлж байна шүү дээ. Энэ нэгдүгээр симфони дээр болонгод морин хуур уртын дуу хоёрыг оруулаад ирсэн. Энэ бол Монголд бол өстой өмнө нь байгаагүй өстой нэг чигтэл дийлгмээр тийм сонирхолтой дээрээс арга барил байсан юм байна. За ингээд энэ симфоник би аваад ингээд тэр 87 оны наадамыг тооцоод энэ бол том тесрэлт том одоо дуулантайгаар одоо энэ симфони гарч ирсэн юм байна. Цохор хөгжмийн үүрэг маш өндөрт тавигдсан. Үнэхээр энэ тэр нүргэнт чимээ тэр цаг үеийг ямар ая лгуугаар илэрхийлэх үү гэж бодсон. Сонголт байхгүй. Уртын дууны эдсээр л илэрхийлэх боломжтой. Тэр нь онсон. Тэр дүрслэл одоо уран бүтээлчийн өөрийн тавьсан зорилго яг бол бүрэн биелүүлсэн. Үзэгч сонсогч тэрийг шууд хүлээж авсан. нөгөө 1988 он нөгөөд чинь бүр баталгаажуулдаг байлаа шүү дээ. Хавар 5 сарын 22-нд тухайн Ленинградад 60 гаруй орны 100 гаруй уран бүтээлч оролцсон. Конкурс биш их наадам баггүй наадам. Тэгэл тэнцэл Монголоос Бямсүрэнгийн Шарв, Гүржийн Ги Канчели, Америкийн Джон Адамс энэ гурван бүтээл хамгийн сайн бүтээл гэж үнэлэгдсэн гэдэг. Хүмүүс ирээд сонсч мэрэгжилтэнгүү дандаа мэрэгжилтэнгүү сууж байгаа. Тэгэхээр тэд нар бол Шарвын симфоник бол үндсэндээ симфонизмын урлагт симфонийн төрөл жанрт хонглын үзүүрт гэрэл асаалал гэсэн байдгийн мэнлээ штэ. Хоёрдугаар симфони бол ямар ч арга байхгүй Европын том хөгжмийн ертөнцид бол их сонирхолтой байх нь
дамжиггүй. Би тэр концертыг үзсэн. Үнэхээр тэд нар бол хүчтэй хүлээж авч байсан. Манай симфони хөгжмүүдийн одоо дэлхийн нийтэд гаргахад Шарвын 2 дугаар симфони бол их тус нэмэр болсон. За ингээд үндсэндээ 88 онд бол Шарвын маань бол дэлхийд гарах одоо шангаад татсан. Өөрийгөө зарласан. За тэрнээс өмнө бол хуучин социалист орнуудын хүрээнд бол хангалуга өөрийгөө зарласан байсан. Үнэхээр Шарв бол хангал багшийн алхаснаас бүр том алхсан. Тэр үл Чингисийн тухай ярьдаггүй байсан юм шүү дээ. Тэгэхэд тэр хүмүүс хоорондоо чи Чингисийн тухай хийсэн биш юм уу гэж. Хэн болонгод гончсомлоо болонгод чи тэгж бичих гээд байна уу да. Оюунгаа над тэгж хичээсэн та. Эцэгтэй оюун. Хөө Шарва. Чи санаандгүй байжгаад ийм орчих уу? Санаатай ингэж хичээд юм. Өөр замаар өвчсөн бол хүнд ороогүй би зураач болж байсан баха гэж дотроо боддоо. Гэтэ би нэг айхтар сайн зурдаг шүү. Их дуртай л байсан. Зурагт. Бүр багасаа зурсан. Зураг зурдаг. Гэхдээ зургийг их сонин зурдаг дандаа тэр бөхснөөс нь эхэлж зураад байх шиг санагддаг л байсан юм. Морь зурлаа гэхэд л одоо бөхсөн сүүлээсэн тэгээд хамгийн сүүл толгойг зурхал шинжтэй. Тэгэхээр бол одоо энийг бол одоо тонгороо ч юм уу хайшаа чимдээ одоо тэгээд бодол санаа тэгээд л одоо юу байдгийг тэгээд манай ээж их сайхан эсгэлдэг хүн байсан шүү дээ. Тий. Их шүүд ам сайтай ер нь одоо бас их аятайхан дуулцдаг. Тэгээд асаг зовгуудын дээр үнээ сагаад л тэгээд энэ халуун наран чинь эсгэрээ сайхан. Замбуудын наран гээд кантат, Махто. Тэгээд 1-р симфони, энэ 2-р симфони, энэ 3 бол нэгэн ийм багц трилог гэж хэлж болохоор ийм цуврал бүтээл гэж бодогдоод идэв. Замбуудын наран кантат 5 хэсэгтэй, нэг ангитай ирнэ 5 хэсэгтэй байгаад 1-р анги мөн адил 5 хэсэгтэй, 2-р симфони мөн адил 5 хэсэгтэй ингэ байдгийг. Тэр хэлбэр бол ерөөсөө тэр хүний 5 ангитай 5 хэсэгтэй тэр хэлбэр бол ерөөсөө тэр Шарв гэдэг хүний тархитлагын дотор байсан тэр загвар нь гэж байгаа. Тэр унсанаар илэрхийлсэн гой уртын дунд чинь жижигхэн хэсгийг Шарв авангуудаа зохиолдоо хийчихсэн. Тэнгүү тэр нь сэтгхүүн симфони. Уртын дуу гэдэг өөрөө сэтгэлгээний асар өндөр түвшний одоо урлагийн төрөл юм л да. Тэр урлагийн төрлийн ухаан санааг зөв болоод генетикийн түвшинд өөрөө мэдэрч байгаа. Энэ хүн бол тэр уртын дууны одоо цаад эрчим бол үндсэндээ аваад авчиж байгаа юм. Уртын дуу гэдэг маань өөрөө симфонитой дүүцэн. Симфони гэдэг бол европчууд бол агуу том философи гэж байна. Тэгэхээр уртын дуу гэдэг бол 10 аахгүй тэр өрн дөхний симфони энтертэй бол дүйцэхүй хэмжээнд магадгүй тэрнээс илүүж гарч магадгүй тийм ээ. Тийм том философи агуулсан хөгжмийн ертөнц байна. Хөгжмийг бүтээж байгаа эдис харьцаанд өөрчлөлт орсон. Тэр өөрчлөлт яахын аргагүй Монгол одоо ахуйн түүхийн тойл болж чадсан. Хүн бүр шууд мэдрэхээр энэ яах аргагүй монголчуудын үнэхээр тэр
хүчтэй байсан. Дэлхийн түүхийг одоо шинээр бичиж байсан тэр цаг үед. Тэгээ энийг яаж илэрхийлэх вэ? Хөгжмийн хэрэглүүр гэж ярьдаг. Тэгэхээр ямар аргуудаар тэр хөгжмийг тэр сүр хүчтэй байгаа байдлыг илэрхийлж болох вэ? Энэ аргыг шарав өөрийнхөө нээж олсон. Тэгвэл мэдээж нээлт. Тэр кантат бичгээс 1-р симфони бичгээс тэр 81 он, 82, 83 оны үеэс ч юм уу тийм ээ. Тэгээд 87 оны 2-р симфони хүртэл энэ хугацаанд шарууга ер нь цаг үе нэлээд мэдрээд байсан болов. Нийгэм өөрчлөгдөх юм байна гэдгийг ч юм уу тийм ээ. Монгол маань ингээ бие даа тусгаар тогтнох юм байна гэдэг. Тэгэл тэрийг хөгжмөөр илэрхийлж гаргаж ирсэн. Ерөөсө хөгжмийн үүрэг ороод нь ерөөсө тийм шүү дээ. Тэгээ яг амжилт нь бол тэр урдлын бүтээлүүдээс ингэж явж байгаа л. Яг 2-р сарын дээр ч байна. Тоочтой тавигдсан. Бүгд өргөжсөн. Ерөөсөө тэгээд бүгд бүр эргэсэн шүү дээ. Энэ шарвын энэ 80-ад оны энэ 3 бүтээл за ялангуяа энэ 2-р симфони тарч ирсний дараагаар бол манайд бас хөгжмийн ертөнцид өөрчлөгдсөн л да. Хандлага өөрчлөгдсөн юм байна. Цаг үе маань бас шууд өөрчлөгдсөн шүү дээ. Тэр үед чинь яг жинхэнэ нөгөө өөрчлөн байгуул перестройкад яриад эхэлчихлээ шүү дээ. Яг тэрүүн шиг нөгөө хөгжмийн урлаг дээр яг хөгжмийн ая аялгауны тал дээр бол яг энэ шарвынх шиг тийм аялгау бол орж ирсэн. Уртын дууны тийм өнгө аясыг оруулж ирэх гэсэн тийм санаа санаачдгууд бусад хөгжмийн зохиолчдын зохиол бүтээлд орж ирсэн юм байна. 90 оноос хойшоо болонгууд яг энэ эзэнт гүрэнтэй уртын дуутай холбоотой тийм зохиол бүтээл маш ихээр гарч ирсэн. За энэ байдал бол зөвхөн хөгжмийн уран бүтээлчдэд үгүй хөгжмийн зохиолчд өөрсдөө үнэхээр энэс өөр гарц байх юм байна. Үндсэндээ баг бусад хөгжмийн зохиолчд үндсэндээ дөөрэж эхэлсэн. Дөөрэн гэдэг маань бас хуулна гэсэн үг биш. Ерөнхийдөө энэ арга хэрэгсэл тийм ээ хөгжмийн хэрэглүүрийг энэ аргаар л тэр 13 14 дугаар зуун тийм ээ одоо Монголын их эзэнт гүрэн тийм ээ тэр цаг үеийг дуулахаас өөр арга юм байна. Ийм байдал үүссэн. Түрүү хэлсэн цохор хөгжмийн үүрэг, найрал хөгжмийн нийтээр тоглох хөгжимдөх төттэй гэж эдгээр ярьдаг. Бүгдээрээ зэрэг их шиг. Тэр тусмаа одоо Монгол тэр маягийн олон хоолой арга хэрэгслийг шинээр бодож олж нээж тэгж төршиж тэр нь бол үнэхээр үр дүн өгсөн хүлээн зөвшөөрөгдсөн гэж би ингэж бодож байна. Зөв уртын дуу бүтнээр авыг бол авна л да. Шаруугад бол хаалт бол гэж байхгүй юм чинь чөлөөтэй хэрэг боломжтой. Тэгэхээр тэр хүн тэгсэнгөө ганцхан тэр уртын дуунд бүх уртын дуунууд дээр байдаг тэр нэг аялга дараа гэдэг ч юм уу тэрийг л авч ирсэн. Тэгтэл 1989 он гэтэл Алтрын бэлэг жаргалын ламбгооны нэмсгөө эргэл туссан дээр гарсан дариудаад зөвлөлтөд орсон хөгжмийн нэвтрэх тайлбар жилийнхний дараа л ламбгооны нэмс гэж дөр нэвтрэх тайлбар ороод. Хэрвээ ингээл одоо хангалыг л ярих юм бол нацаг доржийг л ярих юм бол бэлэг жаргалыг л ярих юм бол дахиад эдгээр чинь аваргууд болж өөрчлөв. Тэр учраас аваргууд дотор байгаа шарав бол аваргаал гэж одоо ингэж үзэх нь байна шүү дээ. Онцгой юм юу вэ? 20-р зуун, 21-р зуунд Монгол хүний сэтгэл ямар ая хөгөөр одоо хөгжмийн хэлээр чимээл чадах юм гэдгээр зурч чадсан баг гэж би ингэж бодлоо. Ер нь ч бол одоо ингээ 30 гаруй жил болж байна. Одоо бол жоохон өөрчлөлт хэрэгтэй.
өөр өгш бол хичээлсэн. За чи бол яг эвдэж чадлаа. Миний симфони 1-р симфони, чиний симфони 2-р. Тэгээд хэн нэгний 3-р симфони гаргасан. Тийм орсон. Энд би бас нөгөө хиний шарууга өөрийнх нь хэлж ирсэн. Тэгэхэд миний хөгжим бол сэтгэлийн хөгжим гэж нэг байна, сэтгэхүүн хөгжим гэж нэг байна гэд хэлчихсэн байгаа байхгүй. Тэгэл сэтгэхүүн хөгжим гэдэг нь тэр нь жоо араа нэг даацтай юм байж таарах гэдэг шүү дээ. Дан хөгжмийн бүтээл тэр симфони, кантат, бусад зохиол бүтээл ингэ ороод байх шиг байна. Уран бүтээлч хүн гэж байна, тийм ээ. Өөрийнх нь цаг үеийг хэрхэн тусгаж байна. Өөрийнх нь цаг үеийг бусдаас илүүтэйгээр яаж мэдэрч байгаагаа илэрхийлж чадаж байна. Тийм үү? Өөрийнх нь ард түмний тэр дуу хөгжмийн хөгийг яаж одоо танин барьж байна. Тийм ээ? Жирийн хүнээс илүүтэйгээр орчныг мэдэрч эмзэглэдэг юм онцгой мэдрэмж. Тийм ээ? Одоо бид нар бол 3 дахь мэдлэмий гэж ярьж болно. 6 дахь мэдрэмий гэж ярьна. Тэр онцгой хөгжсөн байдаг юм байна. Ер нь хөгжмийн зохиолч гэж мэдэрдэг. Ер нь хөгжмийн зохиолч альва нийгмийн урталд явж идэг. Ард нь явдаггүй. Заавал урд нь. Ард нь явах юм бол уран бүтээлч гэж байгаад хэрэг юу байсан бэ, тийм ээ? Захиалгаар дуу бичээл ингээм амьдрах хэрэгтэй байхгүй. Гэтэл тэр сэтгэхүүн хөгжим гэдэг гадар симфони чинь захиалгаар бичдэг юм биш. Хүчээр тулгаж өгдөг. Энийг сонсоо гэж өгдөг. Сонгодгийн боорыг хэрэглэв. Ягаад хэрэгжиж болохгүй юм бэ? Би яаж яасан гэхээр формын хувьд бол марсан шарвын нэг өдрийн зургийн форм байсан. Нэг хатгал. Янз бүрийн үйл явдлуудыг зурлаа. Би яг тэр зэгч. Шарууга тэгжсэн. Би нэг Монгол симфони гэж нэг хараа өөр юм байх юм болов гэж бодоод яваад байгаа. Нэг симфони бичгээл ингээд ярьжсэн юм аа. Тэгэхээр тэр хүн бол нөгөөд өмнө нь бичсэн 2 3 симфони тэр хүний сэтгэл бас л сэтгэл хангамж өгөөгүй л байна л да. Дахиад нэг шинэ яг жинхэнэ Монгол гэж юу байх вэ гэх. Магадгүй тэрийгэ бичсэн бол 2 дугаар симфони ярих байсан уу юм байна шүү дээ. Нэгдүгээр симфони огт тоглогдоогүй. Тоглогдсон бичлэг нь байхгүй. Ер нь сүүлийн 20 жил лав тоглогдоогүй байхгүй юу? 20 жил одоо бидний наснаар болонгоор 20 жил өгөн жоохон өгцөө. Гэтэл 20 жил гэдэг чинь бол энэ залуу үеийнхэн бол цоо шин үеийнхэн гарч ирчээд байна шүү дээ. Хэд хэдэн үе бараг гарч ирчээд байгаа шүү дээ. Тэгэхэд тэд нэр шарвын тухай бараг мэдэхгүй байна шүү дээ. Бараг мэдэхгүй шүү. Одоо залууч шарвын нэгдүгээр симфони бүр мэдэхгүй. Яг тэр үн шиг бусад хөгжмийн зохиолчтой бүтээл, тэр нацаг доржин бүтээл, тэр жанцнароо одоо ингээд уран бүтээл хийгээл бид нартай зэрэгцээж байна. Тэр хүний зарим бүтээл бас л байхгүй шүү дээ. Тэр хүн чинь бас симфони бичсэн хүн шүү дээ. Гэтэл тэр хүний симфони нот нь хаана байдгийг хизээ манай Монгол тоглогдсон мэдэхгүй шүү бичлэгт баг. Тэгэхээр тэр хүнийг л одоо ингээд тоглож л байх хэрэгтэй юм байна л. Зөвхөн хөгжмийн урлаг гэхгүй ерөөсөө урлаг уран сайхан урлагийн салбарт бол нэг бодлого байх хэрэгтэй юм шиг. Тэгэхгүй ингээд зөнгөөр нь хийчих юм бол хөгжихгүй байдаг. Ийм болчиход байна шүү дээ. Нийгэм өөрөө цаанаас бодлогоор өдөртөхгүй бол ийм анарх задгай байдал нийгэм хийж болохгүй юм байна.